За энд хоёр дүрс байна. Харин би одоо энэ хоёр дүрс дэлгэцэн дээр хэр их зай эзэлж байгааг олох болно. Тэгэхээр хэр хэмжээний зай эзэлж байгаа бол гэсэн энэ ойлголтыг талбай гэж нэрлэдэг. Хоёр дүрсээ харвал энэ ягаан дүрс нь нөгөө цэнхэр дүрсээсээ илүү их зай эзэлж байгаа нь тодорхой харагдаж байна, тийм үү? Гэхдээ бид үүнийг яаж хэмжих вэ? Энэ ягаан дүрс нь цэнхрээсээ хэр их илүү зай эзэлж байгааг яаж хэмжиж гаргадаг юм бол үүнийг бодох нэг арга бол үүнд хичнээн нэгж талбай байгааг олох арга юм. Жишээлбэл нэг ийм квадратыг энд үүсгэлээ. Ямар нэгжээр хэмжиж байгааг төр орхиод ямартайч энэ квадратыг нэгж гээе. Түүний өргөн нь нэгж, өндөр нь мөн л нэгж. За үүнийг нэгж квадрат гээе. Ингээд эдгээр дүрсийн талбайг хэмжих нэг арга бол нэг дүрсэд хичнээн нэгж квадрат гадагшаа илүү гаралгүйгээр хоорондоо давхцахгүйгээр багтахыг олох явдал юм. Тэгвэл үзье л дээ. Эдгээр дүрсэд хичнээн ширхэг нэгж квадрат багтах нь үзцгээе. Тэгсэн цагт талбайн хэмжээг олчихлоо гэсэн үг. Эхлээд цэнхэр дүрс дээр үзье. Ингээд нэг орлоо. 2 3 4 5 нэгж квадрат байна. Бичээдгий энд 1 2 3 4 5 нэгж квадрат. Нэгж квадратуудынхаа хүрээг жоохон тодруулъя. Тэгвэл нэгжүүд илүү тодорхой харагдах баха. Ингээд энд 5 ширхэг квадрат байна. Тэгэхээр бид энэ дүрсийн талбай нь 5 гэж болно. Эсвэл 5 нэгж квадрат гэх юм уу? 5 квадрат нэгж гэсэн ч болно. Энэ дүрсийн талбай. Одоо яг өнөө аргаараа энэ ягаан дүрсэн дээр хэрэглэе. Ингээд ягаан дүрсэнд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 талбай багтаж байна. Квадратууд хоорондоо давхцаагүй байна. Би квадратууд давхцахгүй байлгахыг хичээж байрлууллаа. Тэгээд 10 ширхэг багтлаа. Ерөөсө хүрээг нь тодруулъя. Арай тодорхой харагдах болов. Нэгж квадратуудын хүрээг ингээд зурчихлаа. Нэгж квадратуудын хоорондын хүрээ шүү дээ. Одоо бүгдээрээ тоолцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Ингээд би талбай нь алив эхлээд энэ талын хүрээг ч гэсэн хар болгоох юм. Цэнхэр нэг сайн ялгархгүй байх шиг байна. За тэгэхээр ягаан дүрсийн хувьд талбай нь 11 квадрат байна. Бидний олох гээд байсан гол санаа бол ямар нэг дүрсний хэр хэмжээний зай талбай эзлээд байгааг олох явдал байсан шүү дээ. Та нар хоёр дүрсийг харьцуулж хараад энэ нь илүү их зай эзэлж байна гэж хэлж чадахч бид энэ дүрснүүдийн талбайг хэмжиж чаддаг боллоо. Эхлээд нэгж квадратаа тодорхойлоод жишээ нь нэгжийн харьцаатай байна. Харин дараагийн хичээлээр нэгж нь магадгүй 1 см байж болохыг үзнэ. 1 см 1 см-ийн квадрат эсвэл 1 м 1 м-ийн квадрат байж болно. 1 фут 1 футын квадрат ч байж болно. Гол нь бүгдөө тэдгээр квадратыг ашиглан ямар нэг юмны талбайг хэмжиж болох юм. Энэ дүрслэл гэхэд 5 нэгж квадрат талбайтай. Энэ нь харин 11 квадрат талбайтай байсан. Тэгэхээр энэ дүрс нь 2 дахин их талбайтай, ягаан дүрс нь 2 дахин их талбайтай буюу үүний талбай 10 квадрат нэгж байхад цэнхэр нь 5 нэгж квадрат талбайтай шүү дээ. Энэ нь дэлгэцэн дээр нөгөө дүрснээс 2 дахин их зай эзэлж байна.